сайн бацгаана үзэгчдээ улс төрийн тайм эхэлж та бүхэн анхаарлаа хандуулна. Тэр өнгөрөх өдрүүдэд өрнсөн үйл явдлуудыг та бүхэнд таймлал өргөе. За сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгч Асан Баттулгатай холбоотой асуудлууд ихээхэн анхаарал татаж байна. За түүний хувьд яг ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хэдий боловч гишүүн болсноос хойш ээжийн эрх хүшиг аашилж байна. За Монгол улсын ерөнхийлөгч байсан өдгөө парламентын гишүүн Баттулга чуулганы танхимыг чөлөөт цагаараа зочилдог газар гэж андуурсан бололтой. За хууль тогтоох дээд байгууллага сонгогчдын итгэл төрийн хууль юу ч биш зарим гагцхүү ээжийнх нь өгвөл түүнийг ажилтны эрхтэн хүргэдэг цоргаанц хөшөөрөг болж хуурсан гэхэд хэлцдэггүй. За ээж загнасан учраас чуулгандаа суун хэмээн эрхэлж суун. За сонгогчд нь биш, хууль дүрмэнж биш, зөвхөн ээж нь загнаж байж ажилд нь оруулдаг ийм нэгэн эрхүү парламентд тохолжээ. Одоо надыг одоо ингэж янз бүрээр бооролтгоос байлгах. Ер нь одоо ингэ Тэрээс зодод байж байгаа гэсэн үг үү? Энэ мэтчлийн төрийн ордонд эрх зүйн шинжилгээ хийх ажил хэрэгч хилэлцүүлэг өрнөхөө болоод удаж байна. За учир нь хаврын чуулган нээснээс хойш улс их хурлын гишүүдийн ярьдаг сэдв нь хуралдаа судаггүй гишүүдээ яах вэ? Ёс зүйгүй гишүүдээ яах вэ? За байнгын хорооны дарга нарыг хэрхэн сонгох вэ? 126 гишүүнтэй болчихсон юм чинь за төрийн ордонд багталцахгүй байна гэх мэтчлэн хизээ шинэ ордонтой болох вэ гэх зэрэг гишүүд аар сархан асуудал ярьж иргэдийн амьдралаас илүү өөрсдийнхөө эрх ямбыг илүү үзэж байна. За товчоор бол парламентын гишүүд хууль тогтоох үндсэн үүрэгтэй бус дотоод зохион байгуулалтын асуудал болон гишүүдийн хэрүүл ховживын шинжтэй асуудалд чуулганы үнэт цагийг үрж байна. За үүнийг батлах нэг жишээ бол чуулганы танхимд улс их хурлын хоёр дид дарга нь хоорондоо маргаж хууль хэлэлцэх цагаас хомсолсон явдал байлаа. Бат Эрдэнэ гишүүний туслах хүүхэн намайг Булган аймгийн Пүрэв Учир гэдэг засаг даргаыг гүтгсэн гэд өргөдөл өгөөд одоо гишүүд өөрсдөө одоо туслахаараа ингээд өгүүлчихэж байгаа юм л да. Булгантай холбоотой хүн болгоны надтай холбоотой ээж болохгүй байхгүй да. Бүгдийн миний туслах, бүгдийн миний одоо хамтран ажиллагч эдэргээд одоо ингээд ээж болохгүй л байхгүй да. Тэрний бүсгүй гомдол гаргасан юм байлээ. Булганых нь булган миний туслах биш. Намайг ёс зүйн өрөөнд өгсөн учраас би бүх материалыг өгснөө ерөөсөө энэ нэг их хурлын гишүүн нөгөөдхөө ингээд шалгуулад явждаг ямар юм байдгийг гэж бодоод өгөөгүй. Хэрвээ ярихаар бол тантай өөртөө чинь очиод тулаад ярьчих واخ. Түнсэж зүгээр тойруулаад ингээд багхан шиг шалчихсан дээр баха да. За хоёр улсын их хурлын дэд дарга маань хуулиа тайлбарлаж хуулийнхаа зүйл заалтыг ярмаар байна. Хувийн асуудлыг хоорондоо бас энд ярмааргүй байна. Парламентын гишүүд чуулганы танхимыг хувийн маргааны талбар болгон ашиглаж техникийн шинжтэй асуудлуудаар цаг үрсээр байна. За түүнчлэн 126-аа болсноос хойш төрийн ордон жижигдэж эхэлсэн тухайч чуулганы хуралдаан дээр зарим гишүүд ирсэн юм а. За одоо төрийн ордонд 126 гишүүн зөвлөх туслахуйцтайгаа суудгаас гадна засгийн газар, ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн хоёр ч институт энд байрладаг. За ийм дөрөв танхимын хүрэлцээ ямар гэдг нь ойлгомжтой юм. За ямар сайндаа л хэн том өрөөтэй, хэн цэлгэр цонхтойгоороо гишүүдийн анх удаа сонгогдсон уу? За эсвэл 2, 3, 4 дахь удаага сонгогдсон гэдгийг нь шууд л мэдчих боломжтой. За угаач зогсохгүй сайд болсон нь том өрөөнд очиж, сайдаас суурсан нь жижиг өрөөнд очдог ийм нүүдэл судал засгийн газар солигдох тоолонд хийгддэг нь нууц юм а. Хизээний л өрөө таслахаа хүрэлцдэггүй байсан 76 гишүүнтэй байхдаа хүрэлцдэггүй байсан одоо 126 гишүүнтэй болоод бүр одоо хүрэлцэхэ болсон. Үнэхээр хүнд болсон байгаа. Парламентын ордонтой болох асуудал бол олон жил саатаж ирсэн. Одоо ч гэсэн бол одоо бас үнийг барихад бас нэлээ хүндрэлтэй байх. Зүгээр хаана барих вэ? Техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг боловсруулад улс орны эдийн засаг сайжирсан үед барих одоо бололцоо боломж бий болсон үед бас барьж эхлүүлэхээр иймэрхүү байдлаар одоо судалгаа хийлгэхээс өөр аргагүй байгаа. Энийг бас гишүүд мөн зөв ойлгоорой. Хэдий Пүрэв болон Баасан гарыг бүр улс их хурлын чуулган яг цагтаа хуралддагч. За иймэрхүү байдалтайгаар чуулганы хуралдаан явагддаг гэхэд хэлцдэггүй. За гишүүд хувийн асуудлаар бие биерүүгээ дайрч давшлах, нэгнээ гүтгэх доромжлох нь байдаг зүйл болчихсон. За нөгөөтэйгөр байнгын хороодын эрс хүрэхгүй за хүрсэн ч хуруугаа уншуулсан одоо гишүүд гараад явчихдаг байдал үргэлжилсэн ивэрэ. За тухайлбал эрс хүрээгүй улмаас 38 удаа байнгын хороод хуралдааг байна. За мөн 19 удаа эрс бүрдсэн ч за бусад шалтгаанаар хурал нь ашиглажээ. За товчоор бол 2024 оноос өнөөдрийн хүртэл за байнгын хороодын хуралдаан 54 удаа хуралдаж чадаагүй тасалдсан гэх статистикийг улс их хурлын дарга Бямцогт өөр ямар хэлсэн байдаг. За энэхүү төрд түмнийг төлөөлнө гэж сонгогдсон гишүүд зохион байгуулалтад орж хурлаач хийж чадахгүй байна.
За энэ дэч улсын их хурлын дарга тэргүүтээ хүмүүс улсын их хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлага, эрс зүйтэй холбоотой хуулийн төслүүдийг санаачлаад байна. За ингэхдээ 1, 2 ч биш 7, 8 ижил агуулгатай хуулийн төсөл парламент руу оруулж ирчгээд байгаа. За гишүүд өөрсдөөтэйгөө холбоотой хуулийн төслүүдэд хэр их анхаарал хандуулж ач холбогдол өгдөг вэ гэдгийг харуулж байгаа баримт юм. Зарим энэ олон улсын хурлын үйл ажиллагаа дэхтэй холбоотой хуулийн төслүүдийн хажуугаар одоо иргэдийн дунд хамгийн хүлээлт үүсгээд исэн татварын багц хууль парламент руу орж ирлээ. За засгийн газрын боловсруулсан татварын багц хуулийн төслийг гишүүд татварын асуудлыг бааз суурьаар нь авч үзэхгүй. За нэр төдийхнөөр цөөхөн өөрчлөлтүүд оруулж ирлээ гэх шүүмжлэл ихэнх гарч ирсэн юм а. Машиныхаа дугуйхийн жаахан судлалаа хийлжлээ. За нэг гоёл чимэглийн машиныхаа нэр үсэг тодтгосон нэг эмблем нь уунчлаа, тэрийг засаа сайжруулчлаа гэдэг шиг яваад байна. Суурь татварын бааз суурь иргэдийгээ дэмжсэн бодлого, татвар төлдөг бизнес, татвар төлдөг орчин гэдэг чинь ашиг олдог орчин гэсэн үг шүү дээ. Тэр ашиг олдог бизнесийн орчингоос засгийн газар гараад татах хэрэгтэй. За Батбаатар гишүүний асуултанд хариулъя. Та одоо 3 асуулт асуухдаа гурвууланд нь эвдэрсэн машин ярилээ л дээ. Би тэгээ машинаар ч нэлээ буцаад хариулъя. Эвдэрдэггүй машин гэж байхгүй л дээ. Та өөрөө эвдэрдэг машинаа эвдрэхээр хайчдаг юм шиг байна. Эдийн засгийн хүндрэлттэй үед машин эвдэрч болцсохгүй байна. Засвар үйлчлэгээ хийж гинэ гэж ойлгох хэрэгтэй. Учрал сайдын засгийн газар энэ манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа цалинтай орлоготой юм шиг мөртлөө өнөөдөр зээлээс зээлд татварын өрөнд баригдсан энэ бүсээ чангалаад үлмэн зэлмэн амьдраад байгаа энэ 1.3 сая иргэдэд ядуу гэж ер нь тооцож үзэж мэдрэх юм чадвар, ойлгох чадвар байгаа юм болов. Өнөөдрийн оруулж ирж байгаа энэ татварын багц хууль яг үнэндээ бол дундаж давхаргийг тэлнэ. Энэ орлогын тэгш бус байдлыг бууруулна. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Тэгээ хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжинэ гэж энэ нэг юм аргацаасан, хуурсан ийм юу л одоо хилээд байна л та. Энэ иргэд аж ахуйн нэгж дэмжихгүй гэж дэмжиж байгаа. Дэмжих гээд энэ хуулийг одоо засгийн газраар өргөн барьж оруулж ирсэн. Цалин хөдөлмөрийн хүнсний орлоготой иргэдийн хувьд 792 мянга хүртэлх орлогод ноогдох татрыг 100% өснөөр иргэдийн татрын ачааллыг 4-өөр бууруулж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 90% өнгөлтийн босгыг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлснээр нийт аж ахуйн нэгжийн 94% нь 1% татрын ачаалттай байх боломжийг бүрдүүлж өгч байгаа. 6-аас 10 тэрбумын ашигтай ажиллах юм бол 15% татвар төлдөг ногдуулах босхийг дунд нь 10-25 гэсэн 2 хуучин босхын дундуур шаталтай болгож оруулж ирж байгаа. За хуулийн төслүүд батлагдах юм бол богино хугацаанд буюу 27-с 28 оны эдийн засагт өсөлтнийг 0.7-оор нэмэгдэх юм байна. Өрхийн орлого нэг 3.2-оор өснө гэсэн тооцоолыг бид нар хийж үзье. Би тэгж харахгүй юм л та. Лоозингийн чанартай энийг тэрийг нэмэгдүүлнэ, энийг бууруулна, тэ? Дундаж давхрыг нэмэгдүүлнэ энэ төр гэдэг ингээ яриад байгаа мөртлөө яг амьдрал дээр бодит байдал дээр эн чинь ерөөсөө үг хэл энэ үйлдэл чинь нэгдэхгүй байгаа. Яагаад би засгийн газрыг өнөөдөр яг энэ хуулийн шинжлэл нэмэлт өөрчлөлт энэ хуулиудад оруулахдаа зоригтой нэг дөрвтэй алхам хийж чадахгүй байгаа юм бэ гэж би асууад байна шүү дээ. Энэ татврын нэмэлт өөрчлөлтүүдийг баталснаар 2.2 их 80-ийн татврын ачааллыг бууруулнаа. Иргэдийн орлоготоор их хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжиж гэж байна. Нийтдээ өнгөрсөн оны югаар 1 сая 22 мянган иргэн тайлгнсан байна. Хөдөлмөр эрхэлж байна. Энэ иргэдийн гар дээр жилдээ 950 мянга буюу нийтдээ 840 тэрбум төгрөгийг үлдээе орлого болгоч. Татврын ачааллаас бууруулж. Тэр бид нар бодиттой гарч ирж байгаа тооцооллоо ихгүйгээр бид нар одоо сайхан харагдахгүй муухай харагдаад байна гэдэг өнцгөр ярьж болохгүй байх л та. Жишээ нь банк санхүүгийн байгууллага ерөөсөө нөөц төлөгч биш. Тэд нар төлөхгүй байгаа. Хамгийн их баяжж байгаа. Дээрээс нь уул уурхайн компаниуд тэр хэрэгжилж байгаа бараа бүтээгдэхүүн дээр л одоо нөөтө төлдөг болохоос биш гаргаж байгаа экспортоор нөөц төлөхгүй байгаа. Тэгэхээр ер нь бол эн чинь нэг тийм яг жирийн аж ахуй нэгжүүд энэ одоо эцсийн худалдаа авахч хийж байгаа тэр ард иргэд л энэ нөөтийн татварыг бүгдийг төлж байгаа байхгүй юу? Нөөтийн одоо 10%-ийг буулгахаар бол одоо нэг орлогын тэгш ус байдлын чинь асуудал бол хэвээр хатгалагдана. Одоо авж байгаа буцаалтыг нөгөө өндөр орлоготой хэрэглээ өндөртэй хэсэгт бол буцаалтмаар бол өндөрөөр орчод байгаа. Тэгэхээр яг энэ систем бол 5% болгоод тэгээд нөгөө таны хэлснээр
20% буцаалтаа явахтан зэрэг бол энэ мөн л ялгаагүй тэр дүнгээрээ явчихж байгаа. Олон улсынхаа практикаар ч гэсэн манай нөөтийн хэмжээ бол одоо 10% тооцоод 20% буцаалтаа бий ингээд 8% таа гэдэг бол дэлхийн дундаж одоо 16%-ээс бол манай 2 дахин бол бага байгаа юм л да. Татварын баазыг өргөх чиглэлээр санаачлага ерөөсөө гаргахгүй байна. Монгол хүний орлого, Монгол аж ахуйн нэгжийн орлогыг яаж хэрхэн авах тухай, татварын орлого цуглуулах тухай боддог ийм газар болсон байна гэдгээр дээр бол би шүмжилттэй хандж байна гэдгийг дахин хэлье. Ашиг төвөг бүр реформ хийн гэж одоо хүлээхээ болий. Зүгээр сөмөр ч гэсэн хамаагүй ингээ өөрчлөлтүүдийг хийгээд шуурхаа багаар ч гэсэн эрг өөрчлөлт гараад явж байгаа бол сайн байна. Бүр системийн хэмжээнд одоо бүр ормонгоор нь өөрчилчихгүй тэгэл ямар ч байсан нэг унгаачихгүй ингээл явсан зүйтэй байхаа гэж бодож байна. Татвар төлөгчийн эрхийн асуудлыг ерөөсөө оруулж ирээгүй байна. Татвар төлөгчийг ангилах юм байна. Сайн муу дунд гэж ангилах юм байна. Тухайн татвар төлөгч нь би энэ муу ангилалд орохгүй гэвэл яах юм бэ гэдэг зохицуулт нь маш тодорхойгүй байна. Энэ хуулийн дээр бол татварын ерөнхий газар журмаар зохицуулах юм байна. Тэгэхээр татварын ерөнхий газар бол дур зоргоороо ингээд татвар төлөгчдөө ангилдаг улаан ногоон цэнхрээр нь будах ийм хууль эрх зүйн орчин бүрдсэн байна гэж бол бид харж байгаа. Засгийн газраас боловсруулсан татварын багцуулаас гадна пүрэвд орж гишүүний санаачсан нэмэгдсэн үртгийн албан татварын 10%-ийг 5% болгож бууруулах хуулийн төсөлч мөн явж байгаа. За манай улсын төсвийг бүрдүүлэхэд гол жин дардаг нэмэгдсэн үртгийн албан татварыг 50%-аар бууруулж 5% болговол төсөв 4 их найдаар дутах эрсдэлтэй гэж сангийн амд утсан. За магадгүй нэмэгдсэн үртгийн албан татварыг бууруулчих бол төсвийн орлого тасалдсанаас үүдэж манай улс дефолт зарлах нөхцөлд ч хүрэхийг үгүйсэхгүйг сангийн сайд хэлж байсан. За ингэхдээ Шри-Ланк улсаар жишээ татсан нь их ихэн анхаарал татлаа. Монгол Ардын нам 16 оноос хойш 9 төрлийн татварыг нэмсэн. Дээрээс нь маш их олон одоо хураамж төлбөрүүдийг газрын төлбөр гэхэд өчнөө олон дахин, автомашины төлбөр гэхэд 5 дахин нэмэгдсэн байж байгаа шүү дээ. Тэгээ энэ бүх зүйл нөгөө нэг компаниудын, иргэн аж ахуйн нэгжүүдийн бүх нөгөө нэг эргэлтийн хөрөнгийн бүгдийг хогсороод одоо тэгээд нөөтийн татвар чинь маш том ачаал болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас миний өргөн барьсан нөөтийн татварыг 5% болгох, буцаа олголт нь 2% байх. Ингэсний үр дүнд бүх бараа бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ бүртгэгдэж, энэ нөөт төлдөг аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж, өнөөдөр 70 мянган аж ахуйн нэгж нөөт төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Бид нар 200 мянган аж ахуйн нэгжтэй шүү дээ. Манайхаас доош татвартай нөөтийн татвартай 9 орн л байгаа. Нөөтийн хэмжээг одоо 5% болгоод бууруулснаар улсын төсвөөр орж ирэх орлого бол одоо нэг 4.1 их 84-ээр тасархаар байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн татвартай орлогогүй болно гэсэн үг. Ер нь олон улсын валютын сангийн зүгээс бол нөөтийн хувь хэмжээг бууруулахыг буруу зөвлөхөөс гадна одоо өмнө биднэрт гашуун олон улсын туршлага байгаа шүү дээ. Шри-Ланк улс одоо 15% нөөтөртэй байжгаад 8%-аар бууруулсан. Орлого нь 30%, төсвийн орлого нь 30%-аар тасалдсан. Үр дүнд нь дефолт болсон. Иймэрхүү гашуун туршлагууд. Нөөтийн татвар бол манай тогтвортой төсвийн орлогыг бүрдүүлэгч татварын нэг. Сүүлийн одоо 5 жилийн дунджаар бол нийт төсвийн орлогын 22.3%-ийг бүрдүүлсэн байна. Сангийн сайдын хэлсэн энэхүү мэдгдэл нь баримтын хувьд үнэн боловч асуудлын шалтгаан үр дагаврыг хэтэрхий нэг тал руу мушигсан улс төрийн зорилготой хэтрүүлэгтэй тайлбар гэдгийг энд тодтогхон зүйтэй. За Шри-Ланк улс нөөтөө бууруулснаас болоод л одоо шууд дампуурчихсан хэрэг огт биш. За энэ бол олон жилийн буруу бодлого, авилга, гадаад үрийн дарамт болон ковидын цохилт зэрэг олон хүчин зүйл зэрэг давхцсан аимшигт хямралын ердөө ганцхан хэсэг нь байсан юм. За товчоор бол татвар бууруулсан нь гал дээр тос нэмсэн үйл явдал байснаас биш. За дампуурлын гол суурь шалтгаан биш вэ. За эндээс харуул сангийн сайд нөөтийг бууруулвал Шри-Ланк шиг дампуурна гэж айдас төрүүлэх тактик ашиглаж байхыг ч үгүйсэхгүй юм. За нөгөөтэйгөө сангийн сайдын бас нэг эсэргүүцэж байгаа хуулийн төсөл бол Баярмаа нарын гишүүдийн санаачилсан хувь хүний орлогын албан татварыг 1% болгон бууруулах хуулийн төсөл юм. Засгийн газраас хувь хүний орлогын албан татварыг 1% болгочихвол улсын төсөвт 2.7 их найдын цоорхоо үүсэж дам нөлөөлөл нь үүнээс чих гэдгийг хэлж байсан юм а. Нөөтийн буцаа олголтыг одоо хуулийн залтыг хүчинг болгож байгаа. Тэгээ энийг нөгөө талд нь тэнцвүүлээд энэ хүн амын орлогын албан татварыг бас одоо бууруулж байгаа. Тэгэхээр энэний бас харьцуулсан нөөтийн одоо иргэд дээр ирж чад татварын ачааллыг ямар хэмжээгээр бууруулж байсныгаа болоод хүн амын орлогын албан татвар дээр одоо ямар хэмжээний хөнгөлөлт чөлөөлт авчирч байгаа гэдэг талаар бас
мэдээлэл өгөөч гэж хүсье. Баярмаа гишүүний санаачсан хууль бол 1% байгаа. За тэгээ энэ хууль дээр чинь аваад үзэхэд бол яг 2.7 их найдын төсвийн орлого дээр нөлөө үзүүлэхээр байгаа. За дам нөлөөгөөрөө орон нутгийн татвар орлогыг бүрдүүлдэг онцлогтой учраас бид нар энэ хэмжээгээр нь татаасыг нэмж өгөх болно. Ингээд харах юм бол 5.4 их найдын төсвүүдээр ачаал ирэх ийм онцлогтой байгаа. Зөвхөн бидний энэ засгийн газрын өргөн барьсан хуулиар бол 792 мянган төгрөг гэдэг бол нийтдээ жилдээ бол нэг 840 дам нөлөөгөөрөө нэг 1.7 орчим их найдын ийм нөлөөлөл үзүүлэх нэ гэсэн ийм. Гэхдээ гол нь иргэдийн маань гар дээр бодит одоо буцаалт болж очино. За ийхүү засгийн газар аль татвараа бууруулах вэ гэдэг сонголтыг хийхдээ аль зардал багтаагаан сонгожээ. За угаасаа жорхт орондод үүсэж байгаа хурцдмал байдал үргэлжилсэн ивэр байгаа энэ үед татварыг тэгж ихээр бууруулах боломжгүйг хэлж байгаа юм. За гэсэн ч эдийн засгаа хамгаалж иргэд аж ахуй нэгжүүдэд дэмжихийн тулд татварын багцуулаа оруулж ирсэн гэж сангийн сайд тайлбарллаа. За нэг ясандаа сангийн сайд энэ ярианаас дүгнэх юм бол засгийн газар эхийг нь эцээхгүй, тухлыг нь тураахгүй байх зарчмыг барьж төсвийн орлого бүрдүүлдэг гол татваруудтай гар хүрэхгүйж за бага боловч хөнгөлөлтүүдийг иргэд аж ахуй нэгжүүдтэй хүртээхээр зорж байна.